Олон улсын хүний эрхийн тогтолцооны голлох баримт бичгүүд. Нэгдсэн үндэсний байгууллагаас хүний эрхийг хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн олон улсын чанартай гэрээ конвенцуудыг батлаж ирсэн байдаг. Тухайлбал, хүний эрхийн түгээмэл тунхаглал 1948 онд нэгдсэн үндэсний байгууллагаас хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталжээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүний эрхийн олон улсын эрх зүйн бусад баримт бичгийн суурь хэм хэмжээ болдог. Тунхаглалыг дагалдан хүний эрхийн хоёр суурь гэрээг 1966 онд нэгдсэн үндэсний байгууллагаас баталжээ. Эдгээр нь: нэгт, иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт. Хоёрт, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактуудад баталгаажуулсан хүний эрхийн зарчим, хэм хэмжээг цаашид тодорхой бүлгийн асуудлаар дагнан гарсан гэрээ конвенцуудад наривчлан тодорхойлсон байдаг билээ. Тодорхой бүлгийн асуудлаар дагнан гарсан гэрээ конвенцууд. Дөрвөстийн статусын талаарх конвенц 1951 он. 1951 онд баталсан Дөрвөстийн статусын талаарх конвенцоор дөрвөгч гэж хэн болох, ямар эрхтэй болохыг тодорхойлсон. Тухайлбал, шилжин суурьших, шашин шүтэх, сурч боловсрох, хөдөлмөрлөх, аяллын баримт бичигтэй байх зэрэг эрхтэй бөгөөд хүлээн авагч орны төрийн зүгээс хүлээх үүргийг тодорхойлжээ. Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенц 1965 он. Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцоор төрд арьс үндсээр алагчлагтай тэмцэх, мөн бүх хэлбэрээр арьс үндсээр алагчлах үзлийг устгахыг төр засгийн газруудад уриалсан байдаг. Мөн ялгаа бүхий арьс үндэсний бүлгүүд харилцан ойлголцол хүндэтгэлийг нэмэгдүүлэхийн тулд боловсролыг чухалчлан үздэг. Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц 1979 он. Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцоор эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн амьдралд оролцох эрхийг хүлээн зөвшөөрөхийн хамт эмэгтэйчүүдийн нөхөн үрч хүн эрхийг баталгаажуулсан хүний эрхийн цорын ганц баримт бичиг юм. Мөн соёл, уламжлал нь нийгэм дэх
гендерийн үүрэг болон гэр бүлийн харилцааг тодорхойлох гол хүчин зүйл болохыг тодорхойлжээ. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүндлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийдэхийн эсрэг конвенц. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүндлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийдэхийн эсрэг конвенцэд төр нь өөрийн хууль тогтоомжийн хүрээнд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаарджээ. Мөн аливаа хүн эрүү шүүлтэд өртөх магадлал байгаа тохиолдолд тухайн хүнийг аль нэг оронд дамжуулан өгөхийг хориглодог. Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 он. Хүүхдийн эрхийн тухай конвенц нь 1959 оны хүүхдийн эрхийн тухай тунхаглалын заалтуудыг хэрэгжүүлэх хуулийн чиг үүргийг уг хүлээсэн байдаг. Үүнд хоол хүнстэй байх, цэвэр усаар хангагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэх, үн төлбөргүй суралцах, хөгжих, оролцох, өөрийн соёл, хэл уламжлалтай байх зэрэг заалтуудыг агуулсан. Мөн хүүхдийг цэрэгт элсүүлэх болон бага хөлсөөр ажилуулахыг хориглодог билээ. Цагаач ажилчид ба тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай конвенц 1990 он. Цагаач ажилчид ба тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай конвенцоор цагаач ажилчид нь уугуул үндэстний нэгэн адил ажлын байртай байх, адил тэгш хандуулах эрхийг хүндсэн. Мөн бүх цагаач ажилчид нь хүний наад захын хамгаалалтын жишиг хэм хэмжээний хүрээнд хамгаалагдах ёстой гэсэн байр суурийг багтаасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц 2006 он. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хандив тусламж, эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээний объект бус эрх бүхий нийгмийн идэвхтэй гишүүн субъект хэмээн үзэх сэтгэлгээний өөрчлөлтийг авчирсан түүхэн хууль юм. Уугуул иргэдийн эрхийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын тунхаглал 2007 он. Уугуул иргэдийн эрхийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын тунхаглал нь колоничлолын явцад газар нутаг, бусад эд баялаг, нөөцөөсөө салан түүхийн шударга бус явдалтай тулгарч буй уугуул ард түмний эрхийг хамгаалах тунхаглал юм. Энэ тунхаглалд өөрсдийн түүхэн соёл, уламжлал, бүтцээ хадгалан үлдэх, хөгжүүлэх, өөрсдийн хэрэгцээ, хүсэл тэмүүлэл авч үлдэх уугуул хүмүүсийн эрхийг тодорхойлсон байдаг. Та бүхнийг энэхүү олон улсын гэрээ конвенцуудтай дэлгэрэнгүй танилцаж, хүний эрхийн талаар илүү гүн гүнзгий суралцах, мэдлэгээ дэвшлүүлэхийг бид санал болгож байна.